би. Рекорд хийсэ. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэр ингээ фантом дээр ирсэн байна. Beatles-ийн өшөөний урдаас rap тэмцээн. Яг одоо та Окей. Бүхэнд хүрж ийн. Яг одоо энийг YouTube-ээс үзэж байгаа бол 88 аппликейшнийг татаараа очихно гэх юм бол дараагийн дугаар буюу энэ залууг л яаж сизнийг авраг болцсныг гайхаад байгаа юм да би бүр. Энэ оны сүүлийн батл 88 Films дээр орох болно. Тэгээд rap battle-ыг дэмждэг 88 Films-тэй баярлалаа. За ингээ бүгд залуусаа чимээ гаргая. За тэгээд одоо манай нэг аврах штэ. 32 баталч юм байна тий. 32 баталчаас шигшигдэж шалгараад үлдсэн дөрвөн залуу маань гал асаахаа. Нэх өөрхийдөө Монике миний найз. Пластикс биш уг нь Моникэж зогсож явах хэрэгтэй байсан ш чад. So sad. Тэ шүүж байгаа хүмүүсийн л дүгнэлтэлтэй. Ирсэн байна. Тэгээд Plastics. Okay. Hi guys, Boruto Dream. За энийг үзчихээ санд орчлоо. Энэ шүү дээ. Энэ штэ. Чад юу вэ бүр Английн хүртэл дүүрээсэн байж штэ манайхан. Планийн хүртэл дүүрээсэн байж штэ. Яг Reft Imbeгийн. Тэ надаа муухай биш надаа энэ гой санагдчихэв. Яг өмнөхөө ингээд дурсаад ингээд шидэг дөрөв дээр энэ бол надаа гой санагдчихэв. Nice. Бас өмнөхийг бас дурсуулж штэ. Яг хүмүүс тэгэл жоохон шинэмсдэхгүй яасан юмсэн гэх та. Намайг одоо инх цэцгийн инх сайхан гэдэг энэ жил 26 настай Улаанбаатар хотын налах төрж өссөн залуу байна. Тэгээд ерөнхий баталт нэг 10 жил 7 малдгаар ангиас хойш дурлж эхэлсэн. Тэгээд ангийнхаа хойно ангийнхаа залуучуудтай батал хийсээр байгаа. Тэгээд үдэг хүрсэндээ ерөнхий. Тэгээд ер нь танаас 12 биччихсэн шүү дээ. Мэддэг хүмүүс байж шүү. Өссөн. Тэгээд тэрнээс хойш дуртай болсон да. Ер нь л Reft Imbe л үзэж баталтай авах танилцсан да. Үгээр ингэж холбож болд юм байна. Ингэж баталтаж болд юм байна. Иймэрхүү элементүүд юм байна. Ингэдэм байна, тэгдэм байна. Тэгэхээр бүгдийн л Dimbe-гээс сурч авсан да. Яг Dimbe болж явах үед орё гэж боддог гэсэн ч арай жоохон байсан маань. Тэгээд эсвэл дивжээ гарч ирсэн. За season 1-д нь орё гэж бодчихсон. Тэгээд ингээ ажил төрөлтэй арай амжаагүй. Тэгээд season 2 дээр нь орж эхний шатанд дээс. Чад энд ихтэй Plastics-ийн энэ хацарных нөгөө нэг procedure surgery хагалгаа юу манайхаа энэ хацарны хонгорхооны хагалгаа хийлгэсэн байна уу? Үгүй юу? Дэлхийд тасагчсан да. Ахын дүүнэр 50, ах нь ээжээ түүмэр 50. Харин чи сайн далгаалсан. Энэ бол миний цуврал алгын ээлж тохирогч писта дахиад нэг мал утсан. Окей, сис хоёрт ордосын санаж байна. Энэ л айгу чан өрсөлдөгчтэй таарсан ихний дугаар дээр. Тэгэд миний ч бэлтгэл айгу муусан. Үнэхээр хангалтгүй байсан. 15 хоногийн дараа болсон баха халтагаас хойш тэгээд яг тэр хугацаанд бэлдэх зав үнэхээр олдоогүй надаа. Өглөө 6 гээд ажилтаа 12 гэж шаарддаг. Яг тэгээд тэр хоорондоо юмудаа бэлдээд тэгээд хангалттай бэлдэж болоо амжаагүй. Тэгээд уучраач олохгүй байж байгаа л тэгээд хасагдсан шүү дээ. Хасагдаа дардаас нь спешиал дугаарууд ганц хоёр батал хийгээд тэгээд хүмүүстэй яг дотносоод дивжиг иддэг дотносоод нэг иймэрхүүгээд махнар үеийнхнээсээ ингээд мэдээлэлээд туршлагаж яад тэгж бэлдэж орж ирсэн дээссэн 3 дээр л дээлтэй дугаар дээр л амар их юмсарсан. Манай хүн юу ирцраа сууж байгаа юм бэ? What the fuck? Хиний ч юм нээлттэй тулаа. Энэ бол дээлтэй дуг. Өв солио удамсууд үлдэн дээдлэг ухаан. Хожим дурсагдаг хурц тавьсан мөр бүртээ ам шингэн. Дээцээс үг сонс энэ батлыг могоож илж хүрдэг ав шиг. Батал дуудагдлаа би цогшиг хүсээрээ тайзыг галдан дуртай яа. Өсөлтөгч тэмлээ. Бардан бэ шалдан гойтайгаа. Окей. Тэн дээр уулын ингээ сайн бэлдсэн гэж бодсон боловч Виктас надаас арай илүү бэлдсэн байсан. Тэгээд арай богнох нь 2 минут гэдэг хугацаанд тааруулаагүй. Ингээд дугаас нэг 16 бичдэг байсан юм чинь. Тэгээд 16 ингээд болчихвол feeling cute арай багтуулсан байсан. Тэгэл ер нь ялагдсан дөө. Өөрийгөө хурандаа гэж шалуу. Би бол чиний генерал байна. Номхон зогс нөхөр тэргээ. Тэндээс машин гарыг нэ. Холдуулаач нөхөр тэргээ. Alright. Виктор яг creative шаадаг, creative. Funny punchline-тэй. Хуучны ностальжик агаартай. Айгуус. Reft Imbe тэгээд зооныхоо системийг өөрчилсөн
бидэрт айгуу давуу тал болсон л та нөгөө шууд анх баталтаа тасагчдаг байсан бол одоо л тийм байхгүй. Тэгээд оноо цуглуулах зарчмаар зооноосоо гарч ирээд тэгээд нэг сайн хүмүүс хоорондоо таараад тасагдаад нөгөө нэг жоохон муунууд нь дэшээ гарах ч юм уу тийм их байхгүй болчихж байгаа болохоор ерөнхий бидэрт айгуу хэрэгтэй л шийдлээ. Үгүй шүү дээ. За яхав тийм ээ хэрэгтэй хэлээ. Монокейтэй хийсэн батлын хувьд л угаасаа Гэхдээ ер нь бол сая шилдэг 8 руу бол муу хүмүүс бол гарсан шүү. Ер нь бол нөгөө нэг ip нэг дээр стилхсад ялгчаад хоёроор тэгээ зоон хуваа нэг чинь хин сайн хин мууг нь мэдэхгүй л байгаа л та бас нэг талаараа. Монокейтэй батлахад бол ерөнхий ингээд үлдсэн хоёр зооныхоо батал тэгээд арчдээс спешиал батлахад дондор монокейтэй хийх батал ер нь бэлдээл байсан. Тэгээ нэг иймэрхүү илүү яаж илүү бэлдэх, яаж илүү сонирхолтой байх уу, яаж илүү ингэж давж сэтгэх үү гэж бодсоор байгаа л нэг тийм батал хийсэн дээ. Ажилгүйгээд байгаа лалрууд нь шүүгэнтэй 2S-ний хүрэмтэй олчих, муулж комент бичдэг пистакууд нь харин монгол хэлнийхээ зөв бичгийн дүрмтэй олчих. Яа, стейн амар шаж. Бодсоор байгаа л нэг тийм батал хийсэн дээ. Ажилгүйгээд байгаа лалрууд нь шүүгэнтэй 2S-ний хүрэмтэй олчих. Үнэ намайг ажилтгүйгээд байгаа юунууд минь те ядаж хоёр ээлжийн хүрэмтэй олчих. Муулж комент бичдэг пистакууд нь харин монгол хэлнийхээ зөв бичгийн дүрмтэй олчих. Nice. Яг тэр нөгөө тайз руу манай шууд өргөөд гаргацсан шүү дээ намайг тэр батлын дараа. Монокей ингэ төрүүлж ирлээ тэг хүмүүс дагаад пластикс гэж дэм гоё хэлсэн. Alright. Oh, what the fuck? Михи яслаад байгаа мó. Alright. Би сонтаа суугана харин тийм ээ. Арай болоогүй. Чүрүшка байгаа мó байх басцсан юм шиг. Nice зэбап тийм гоё самцсан. Ерөнхий яг өмнөх дугаарууд одоо батлуудаа л ерөнхий өмнөх дугааруудаас арай илүү бэлтэж байгаа. Тэгээд давуу талуудаа таарсан. Давуу талаа л тэгээд химэртэй бас химэртэй. Окей. Финалист. Тийм болохоор ерөнхий сайн л бэлтгэхгүй бол угаасаа боломж байхгүй гэж бодож байгаа. Тэр гур бол одоо надад л 3 толгойтой луу шиг л харагдаад байгаа шүү дээ. Хин гур бэ? Аль нь ч яач магадгүй айгүй хэцүү хүмүүс бүгдээрээ л ер нь үлдсэн 3 нөө. Дэмбэгс дивжээр ганцаа тэгээд нэг химэртэй залуу даваад л яг монокейт баталтай тэгээд нэг төсөл дээр нэг нийгэм рүү ч гэж ихэнхэн зөөр нэг үзэгчд рүү сошиал медиагийн коммент бичигчд рүү л хандаж хэлсэн үг л дээ. Уус ингээд яг ороод харангууд бүр нэг хинч мэддэхгүй хач юмнууд бидрийг ингээд гарахгүй тэр батал гарахгүй. Малтар нэтрээгээ хилтгэл дээ. Яг үндэ ер нь зүгээр ахаа зүгээр нэмээд нэг сонин тэг хэлэхэд заяо. Unpopular opinion хэлэхэд заяо. Rap дивжээгийн топ 10 батал, rap дэмбэгийн топ 10 батлыг хол хаяа шүү миний хувьд. Ер нь зүгээр тэр word play, үг холболт, punchline ч байд юм уу те юу ч вэ нөө. Надад бол тийг санагдчихаа. Бид нар энэ зүйлийг дуртай болохоор хайртай болохоор ажлынхаа хажуугаар хийгээд явж байгаа зүйлүүдийг маань ингээд шүүмжлээд тахаар надад үнэхээр таалагддаг үлдээ. Хүмүүс яг л бүгдээрээ адилхан ажлынхаа хажуугаар надтай цаг цаваар ингээд гаргаад дуртай зүйлтэй сонирхолтой ингээд өөрийнхөө хугацааг зарцуулаад хийж байгаа зүйлүүд одоо нэг юу ч хийж мэдгүй хүмүүс шүүмжлээд тахаар үнэхээр таалагддаг үлдээ. Тэгэл ер нь авчлаад хийх. Алин ч үзег байна. Даваа 7 гэж энэс Педгэр гая согтуу ирээд те Чибрушкагийн эсрэг жоох хүүхдийн эсрэг согтуу ирээд тэгээд бааварсаар агаад ер нь шаасан. Оргийн өглөөний 7. Надад энэ ярен сонирхолтой шүү. Тэгсэн одоо яага ресторан сууж байгаа бэ what the fuck. Нөгөө 12 дээр ресторан сууд юм уу гүү өстэй энэ дараа. Юу вэ? Бааталтах хүн та нар ресторан суугаагүй нэг гадаал сууж штэ. Яага гадаа сууж болоогүй юм бэ гэж. Яага заавал ихтэй ресторан сууж байгаа. Төрүүлэг байна. Эсвэл grand finalд орно гэдээ тэргээ тэмдэглэж байгаа мó төрүүлээд manifest хийгээд. Тэгээ та бүхэнд дахин болж байгаа таатай байна. Намайг хонгогийн аригч залуу даа. Alright. Би болон season 3-т орохгүй гэж бодож исэн боловч тэгээд Payback Тэмүүлэл 2 орно гэхээр тэр хоёроос өшөөгөө авахаар эргээ ирсэн. Даанч тэгээд тэр хоёртой таарсангүй шүүгийн дөрөв тэр хоёр байхгүй бай. Окей. Тэгээд season 3-ын тухайд бол миний бодож ирсэнээс илүү агсан төвчөнд хүрсэн байна. Бас ч болмооргүй залуучууд орж ирсэн. Одоо season 4 бол амар шах бах. Эхний бат last X-тэй таарсан. Тэр NV штэ манайха Вьетнам гай гэдэг байгаа. Цаачин season 4 дээр бас амар шааш.
Lastix-тэй өмнө таарсан Monica чемпион төлөө яригдчихсан бол одоо би Lastix-ийг ялж чемпионыг авна гэсэн зорилготой л байна да. Миний хувьд өөрийнхөө хийсэн хамгийн сайн батлыг отон мөнгөтэй хийсэн батл гэж боддог. Би хуцдаггүй, хаддаг гөлөг, харин чи эргүүцэн төлөг. Би чиний дэргэд баг ухаалаг машин. За энийг аваа бис давж түрүүндээ нунгаацсан байсан. За та нар энийг одоо ингэ харж байгаас манайхаа рэпер хүн тэгээд рэп твчээр дээр оролцдог одоо үгээр баталдаг хүн гэдэг хоёр бол бас шал хоёр өөр скил юм бэл. Нотхон мөнх чинь бас нэлээд лирикл рэпер шүү дээ. Тэгсэн мөртлөө эн чинь ингэ шаалгуулж шүү дээ. Тэн дээр бол өөрийн бүрэн бэлтгэлтэй ирсэн. Бас отон мөнх гэсэн миний өдөөс үнэхээр гоё баталсан. Үнэхээр гоё харилцаатай байсан. Бусад хүмүүсийнхээс гэх юм бол Monica RDXS what up bro? Хамгийн сайн батал гэж хэлнэ. Өндөр гоё юм чинь чаттай цуг. Хаалттай шатыг бас доогуур өгнөж болохгүй. Хаалттай шатанд тэнцээд гараад ирэх юм бол чи Виктозийн, RD-гийн, Даваадлогийн анзааны батлер болж болох боломж байгаа. Ёо анзааны за. Season 1-т энэ зүйл болох ч гинэ гэж надад мэдээ өргөсөнд бас 10 жилд маш олон батлыг надтай хамт хийж намайг сайжрахад тусалсанд баярлалаа гэж хэлээ. Дэвчгээ үзчихэд ардаас нь дэйтли үзэн дэйти Дариконо орсон байна. Чантай таарыг гэж бодсон боловч энэ байсангүй. Комментээр нуулаад идэг залуучууд хэлэхэд Season 4 та нарын үе тал үргэлж нээлттэй Season 4-т ороорой. Хаалттай шатнаасаа гараад ирээрэй гэж хэлээ. Хэрвээ орж чадахгүй комментээр муулаад ах юм бол та нар хичнээн энэ зүйлд хайртай байсан ч гэсэн тэгээд жисэг сайраад зайл харагдуулж байгаа шүү. Тэгэхээр дэмждэг хүнээ дэмж ямар ч үзэн ядалтай байхгүй чадал байвал Season 4-т гараа гэж хэлээ та. За тэнгууд энэ дэр нэг юм хэлчихье. Одоо батл эхлэх чинь шууд. Тэнгууд энэ яагаад хасагдсан бэ гэдэг дээр бүгдээрээ хальт ярий зүгээр. Миний хувьд бол энэ яагаад хасагдсан бэ гэхээр цаадах чинь ингээд дөрвөн лайны дараа дөрвөн мөрний хамгийн сүүлчийн лайн дээр нь панч лайн байдаг байхгүй юу? Ер нь дандаа хөвчлэн. Тэнгууд тэр нь жоохон ажиллахгүй байгаа байхгүй юу? Хүмүүс ингээ удаан панчлайн сонсохоо хүлээгээд байдаг. Тэнгуут нөгөөх нь амар их юм болж нэг панчлайн орж ирдэг. Тэр нь сайн ч юм уу муу ч юм уу. Тэнгуут одоо үед ингээд батлрууд ер нь яаж хөгжөөд байгаа вэ гэхээр ингээд хоёр лайн зөө. Хоёр лайнд л нэг панчлайнтай. Одоо дөрвөн мөрөнд жишээ нь хоёр панчлайнтай гэх юм уу хамгийн багтаа. Тэгж яваад байгаа хэрэг. Тэгэхээр ингээ хүмүүс байнгын ингээд хүмүүст гоё нөгөө панчлайнаа үзүүлээд хүмүүсийг урамшуулад одоо satisfy хийгээд гэх юм уу. Тэнгуут хүмүүс арай сонирхолтой. Тэгмээд энэ ингээд дөрвөн лайн явж байгаад нэг панч лайн явдаг болохоор хүмүүс жоохон уйдаага тэгээ хасагдсан баг. Чимрушкэт хийдэг батал дээр бол үнэхээр айжсэн. Өмнөх эпизодууд дээр нь уусаа яалт байсан шүү дээ. 12 саяас атгаад бол яг үс маань хүн мөнгө өргөлдөд микро шугамдаг. Энэ бол амар энэ бол iconic. Надад нэг тийм симхи гарсан ганцаахтай баталдаг дээр аав хүү болж нэг гэр бүлийн хоёр болж баталдаг. Тэрэн дээр тэр симхийг ашиглаж би бас нэг ахын юм шиг Чимрушкэтэй баталтад үзүүл яадгийн нэг тийм аргыг л хэрэгэлсэн дээ. Батлын дараа Чимрушкэтэй ирээд танд бүр гоё байлаа гэж хэлсэн. Чимрушкэ ч гэсэн яг тэр дугаар дээр үнэхээр сайн байсан. Тэр Season 4-д бас Чимрушкэ ахын орон те Чимрушкэ бас амар юм биш шүү Season 4 дээр. Эхлэхийн өмнө ер нь дугаар болгон дээр өрсөлдөгч ирсэн байгаа. Пост баатрууд ирсэн байгаа. Бэлтгэл хэрвээ л гэж асуудагтай хамгийн ихэнд батал дуусны дараа бол бид нэр хоорондоо чи тийм байлаа, ийм байлаа. Тэгээ дараагийнх тэр хилдүүлээ ингэх юм байна гэд нэг тиймэрхүү үзэл бодлоо солилцдог. Тэгээд бүгдөө яг тухайн дугаар дээр баалцсан хоёр хүн ч гэсэн ингээд хоорондоо гар бариад ялсан ч ялагдсан нэгэндээ за дараагийнх тэр гоё шаагаарай. Амжилтсаа чи чамп аваарай гэдэг нэг тийм юу байна. Батал дээр хичнээн нэг рүүгээ за хоолой дээ бро хоолойд хоолч хөрлөө. Бас явж байгаа хараалын үг гэсэн явж байгаа ч гэсэн хоолойд бро хоолч хөрлөө. Намайг доромжилсан гэж хүлээж авдаггүй. Угаасаа өөрөө ч гэсэн тэр зүйлийг урдаас нь хэлж байгаа болохоор батлын дараа бол тэр зүйл бүгд мартагдаад хамгийн хүчтэй панчууд нь яг зүрхэнд ороод ингээд хариад ярихад бас гоё байдаг юм да. Ноби Кунай эднэр бас орнотгоос ирдэг. Би бол угаасаа хүн болгон мэдж байгаа харангаагаас ирж баталдаг. Дээ харангаа. Дуртай болохоор л ер нь холоос зөөж ирдэг дээ. Season 3 маш өргөн цар хүрээтэй болж байгаа. Үзэгчдийн хувьд, баатруудын хувьд тэгээ зооны батал гэдэг бас амар гоё нэг ороод татагддаг байсан бол одоо ямархуу батал вэ гэдгээ таниулаад гарахаар болсон. Бас тэрэнд бол нэг тийм авааштай гоё тал байгаа. Тэгээ өмнө нэг
манай сумын хүмүүс л тий манай сумд л таньдаг байсан бол одоо аймгийн цар хүрээний хэмжээний аймгаа төлөөлж оролцож байгаа нэг окей, аймаг төлөөлдөг болцсон байна шүү дээ. Одоо бүр бүгд таньж байгаа таних хүмүүс бол маш олон болсон. Манай үеэл дүүнер нэг одоо нэрээр дуудгаа болсон. Өмнө Баярахаа гэдэг байсан бол одоо Даваадлаахаа гэдэг болсон. Үлсэн 3 хүндээ хандаж хэлэхэд битгэлээ масаа хийгээрээ очин шүгийн дөрөв чинь нэг хүн Даваадлаа байгаа. Тэрийг үргэлж санаарай гэж хэлээ да. Энэ зүйлийг өдөө хүртэл авч явсан баатлуудаа баярлалаа. Үзэгчдэдээ баярлалаа. Тэгээ энэ зүйлийг ардх юм байна. Нэг авч яваад байсан юм байхгүй дээ. Бараг тэгэл рэп димбэ чин дуусаал нэг ганц хоёр рэпер гарч ирээл тэгэл рэп димбэ ер нь бол муу нэртэй байсан шүү дээ. Хүмүүс нэг рэп димбэгээс рэпрүүд гарч ирэх ёстойг ойлгоцсон тэгэл рэпер гарч ирээгүй бүгдээрээ одоо ингээд залбин болсон гарч ирсэн рэпрүүдийнх нь ихэнх нь яваагүй маваагүй гэл. Тэгээд энэ зүйлийг буцаагаад ингээд жоохон ч гэсэн кул болгоод одоо мейнстрим болгоод гоё болгоо хийж байгаа хүн нь бол Mabrandt гэж би бодож байна. Ойлээ мэдээж Black Scott-ага Black Scott-ийнхандаа баярлалаа. Make some noise. Йоо. 1919-с хинч байсан залгаад хуулийн зөвлөгөө аваарай. Заалгуулаад өргөлөө гаргаарай. Хуульд ус бити юм өргөмөр байгаарай. Бас оюуны өмчийг хууль бусаар олборлж байгаа нөхдүүд үнэхээр нээр барж байгаа шүү. Одоо Малтлаас ирсэн улаана. Бид нар хууль үхрийн биш хуулийн ферм ярьж байгаа шүү. Окей. Сая бол ингээд дөрөв мөр яваад хамгийн сүүлд нь панчлайн явж байна. Дөрөвч явж хэд ч явж хамгийн сүүлд нь панчлайн байлаа шүү дээ. Та нар сайн харсан уу? Йоо. Чиний хүсээд идэг, өгсөөд идэг оргилын чинь хамгийн өндөр зэгт нь харанхуй ноёлоо. Раунд 2-ын фейлдүүлж микрофоныг нэргэлдүүлээг бол тэмүүл гिचгч барахгүй ноёлоо. Тэр нэгт тусал нөлөмс гадар унгаж үзээг үнэхээр шадрын хүүдээ, аргач гүдээ, нүүрэн дээрээ Марианы хонхор шиг хоёр нүхтэй. Чамшиг байгалийн гамшиг нүүрэн дээр нүүрлсэн тим писта энэ дүүрэгт үлдсэн юм уу? За хацар матраа бас юунд түлчтiin дээ тэнийг устаа чи эндүүд ч үдсэн юм уу? Окей. Season 3-т харанхуй шаасан. Холын замдаа би бүхэл хаазаа нэмдэг. Байгалийн бас нэг бичигдээгүй хөл зам дээр нэг үхэр гараад ирдэг. Энэ бол миний хүч фистам. Харанхуй өнхийгч гэрэлтүүлэх хүч фистам. Эр хүн тугчоор нь тугуулж хариулна хүч фистам. Окей, гоё байна. Хин нэгний хурмын бүгжийг ах мөнгө чиний гарт зүүдэн чинь баригдана. Sleepy баярхаа шагаа тэрний чи хажууд хинч мөнгөтэй байл юм чаа. Sleepy баярхаа шагаад хинч тэрний чи хажууд мөнгөтэй хүн шиг харагдана гээд Sleepy-г шагаа ажиллаас. Өөр их дээрээ өрөөлийн хоолыг нэмсэн ч өлөн гиз чинь чадахгүй байгааз тээ. Оюун эрдэнтэй барьцаа шагаа чи банк ус дээр л орлогоо нотолж чадахгүй байгааз тээ. Айкид про React алгаа ойлгохгүй байгаа юм уу да бит хуцаад ээ. Намайг хипхоп мэдгүй чи юм мэдгүй шаагаад та нарын хүндэлдэг дуртай амар их хипхоп мэддэг рэпер ч хүртэл намайг энэ жоохон ч гэсэн юм мэддэг писта шүү гэж хүндэлж харцдээ штэ. Ойлгож байна уу? Бити тэгээд би ойлгож байгаа. Би бүгдэн дээр нь ингээд реактлах хэвээр юм уу? Season 3-аас намайг ялж чадах пистаг тань штэ. Чи дээрээ хооронд биф байхгүй гэхдээ стейк бол байна штэ. Окей, гоё байна. Гацсанд нь гал асан. Харин тэр усан нүдэл нь марах юмгүй үүнтэй. Хачиг шиг гажиг фэнүүдийн хувьд 5 цагийн ханш нээсэн юм шиг үхрийн мах нь үнэтэй. За даваад бодлоо чимээ гал. Сая бол ерөөдөө үхэр мал гэж шаачлаа тий. Раунд. Найдаж байгаа шүү залуу минь. Өөлөхгүй гэж ардгийн мөрийг дэрлээд UP Street Food-д багтахгүй болохоор хүмүүсээ дагалаад фантам дээр хүрээд ирлээ. Окей. Энэ мэдээ залууд миний хэмжээнд хүрэхэд мэрийг олон жил байгаа. Тэгэд миний өрсөлдөгч юм уу те? Та нар хэнийг дарамжлаад байгаа? Тэгтээ респект шүү. Монгол гэдэг хэлээр баадлыг хийж эхлэхдээ жирийн нэг малчин залуу арын сайхан хангаануудаас эхлэлтэй үзэн ядаж үхэд чадаж хараасан бүхний хараалыг өмгөж чадаж үдийг гэрсэн баатлууд дээр панчлайн метафор бортлын дээр өөрийн нэрийг өндөр дөргөж чадаж болохгүй зүйл бүр дээр дуугарч нийгмийн асуудлуудыг бидрээс төрүүлж чардъя. Тийм ээ тэрхүү бол арти харин чи пистам юу чаддгийг.
Ее. Тэмцээгийн хамаг том гэсэн харт Сая би нөгөө л нэг семи файнал дээр явдаг нэг новшин магтаалын юм а явах гэж гинөө гэсэн чинь харин гоё шаалаа. Пистам юу чаддгийг. Таарти харин чи Пистам юу чаддгийг. Тэмцээгийн хамаг том гэсэн харчуудыг өдний хүртэл гिचэн шиг чи өртөөлүүллээ. Гомдлого өстэй би дахиад нэг орон нутгийн Пистаг тэнгэр дөргөж хөдөөлөв. Nice wordplay. Хөдөөлүүллээ. Миний мөр чиний чамшиг хоосон толгойтой Пистагийн дагцанд буухтай нүгэлтэй хүүр булдаг үнэт тавиа. Үхэл ямар байдгийг хар. Орой бүр уушиг ихнэрийнхээ гаацсан цуухтай үгэлтэй нүр тулдаг хүний царай. Яа. Тэгэхээр энэ Писта уушиг ихнэрээ даахгүй тийлт авдаг, баг хилт авдаг. Харин би бол Монгол улсаа дагдаг, дээр нь гарахгүй хүн болоо гүрсээ уулын ингэж дийлт тавьдаг. За яг Писта уулын ингэж тавьдаг, баг хилт авдаг. Харин би бол Монгол улсаа дагдаг, дээр нь гарахгүй хүн болоо гүрсээ уулын ингэж дийлт тавьдаг. The fuck. За яг Писта минь чиний амьдрал мөнхий харахгүй. Чи хизээш над шиг цагаан гүнж үнсэд зэрэхгүй. Бас их нутагтай харалцсан лалар минь чи айл Яа их нутагтай харалцлаа гэж. Юу гэж байгаа юм бэ бас арай муухай юм шүү. Тэ бас арай муухай хэлээд байгаа юм шүү. Энэ бас арай юу гэдэгтэй бас. Яа. цагаан гүнж үнсэд зэрэхгүй. Бас их нутагтай харалцсан лалар минь чи айл ч улсад цагаашлал хүсэх хэрэггүй. Яа. Энэ удаа амар шатаа. Саний гол надад амар шатаа. Юм хүмүүс бидрийг ангилцгал хэд хоногоос тусна. Би яагаад Дивжигийн хамгийн хар халтар Пистанартай шаагаад байгаа бэ? Миний онгороос босна. Зөөжгөрөө суулгаад байна. За ямар амар шаачваа. Би яагаад Дивжигийн хамгийн хар халтар Пистанартай шаагаад байгаа бэ? Миний онгороос босна. За, раундыг бол авчлаа. Last X раундыг авсан шүү. Шаацгай зүудээс тааруулахгүй бол чиний амьдралын нараа гин шүү. Бас Пистам хүүхдүүд алхаа болохгүй бол би чиний бүксэнд спираль хийн шүү. Шалгуулсан Пистагаа дагаж гарч ирээд гिचэн шиг өмнөөс нь гинаад гин шүү. Бас раунд өдөр олигтой юм үзүүлээрээ Пистам Нэнсис 2-ын финал биш шүү. Last X амар. Бусдын айцаас таашаалаадаг над шиг лафрын реф төвчөө чи байдаг үлээ. Чи ч нэрээ найзхнаа зайдаг лээ. Тэр найзхнтайгаа уулзахаараа би бинийхээ нөхрөө шагаана. Чи үл ойлголтой. Гэтэ найзхныхоо хувьд чи зүгээр л мөнгөний хаана. Яа, өтөөс нэг цайны гол нэг амар орсон гүн. Яагаад гэвэл нэг талаараа Last X-ийг баянгээ хэлчихэж байгаа байхгүй. Би ч панч тайм биш. Чи реф төвчгийн финал дээр хизээж гарахгүй, намайг давахгүй. Хэрвээсээ дэх юм ах чи угаасаа чадахгүй. Би чаг алахгүй, гэхдээ чи додохгүй тийчгнэ. Дахиа, гахаа, шаазгай, үхэр. Black Cotton би гэж юм. Окей. Түүний доотлонд гимгүү. Үлийн үр тарих учиртай биш зөвхөн шэкэл учиртай юм шиг. Юу гэдэг вэ? Өөгч биш булчирхаач биш. Одоо ингээд саяны сүүлийн хитэн панчлын юу ч надад гой санагдсангүй заяа. Тэгэхээр та нар яг юу гэхэлээ ойлгоогүй шаадаг үстэй. Би ойлгоход байна. Тэгээ сух шаагаад байгаа панчлайн дээр би заавал ойлгоцсон гэдгээ баталгаал та нарыг хөгжөөх ойрол тийм байхгүй зү манайхаа гоё жинхнэр л байл та тэхүү. Тэрийн түүнийг зэрлэг нэг ингэж итгүүлэх гэж орлоо. Зүгээр л гадаа онуулах гэж үзэд тардаг. Last X хотод ажилладаг. Оройны 22 цагаас хойш налахаа үзэн яддаг. Түүнийг улаан хивээс авахгүй дэлгүүр ороход худалдагч нь хэлсэн манайд олон төрлийн сонголттой юм шүү. Тэгээ найз охины хальт тарснаа чамд ганцхан дэвсгэр хангалттай юм шүү. Уг нь манай хүн найз охиноо насаар аав шиг судар гэдэг. Түүнийг би мэдэж бичсэн юм аа. Намын чи хавцаар нь дүгнсэнгүү дэлгэж үзсэн юм аа. Амар шүү. Одоо нас танаа нутаг ар ханга налайх болно. Бид нар нэгэ гэд дуудаг. Чамаас энэ үсэр харагдахгүй. Тэгэхээр чи юм ал айх болно.
Уг нь манай хүн найз өхнөө насаараа унших судраг гэдэг дэлгэж үзсэн. Одооноос танаа нутаг ар ханга налайх болно. Бид нарыг нэгэ гэд дуудаг. Чамаас энэ үсэр харагдахгүй. Тэгэхээр чи юм уу ал айх болно. Үнэн наатпа. Сайн би аз гэдэг тосч ирдгүү шүү. Тэг гарт өрчөө би стам зөвхөн үхэрч босч ирдгүү шүү. За ингээд дуусахыг сэтгэл эмзэглүүлэх үгсээ ингээд болчуу да. Тэгээд тараалгуулж өрөөлгөөсөн ч дараа жил гарч ирээрээ боржуураа. Тараалгуулж өрөөлгөөсөн ч дараа жил гарч ирээрээ боржуураа. Би байхгүй бол энэ цугласан хүмүүсийн сонсох айдуу хийх юм бэ? Бас наа мөнгөтэй айлын өгтгсөн үү те? Үнсүүлэх ээжтэй өргөө ирүүлэх байхад хэн намайг ядуу гэх юм бэ? Ингээд энийг амар шалт гэдэг байхгүй манайхаа. Энийг сая гоё шалт гэдэг байхгүй юу? Сая тэрэнгууд Last X шүү те. Даваадлаа намайг баян гэж шаана гэж бол бодоогүй л ах. Сая баг бодож байгаад фристайлаа сая утсан дээрээ бичээд сая шаачлаа. Тэр нь бүр амар сайн панчлайн байна. Саяных чинь шааж байгаа байхгүй юу? Чи ойлгохтой баал хийждэг байсан бол түрүүн фүүдтэй дийлхий гэх чи би үнэргээд явах вэ? Бас чам шиг халтар бистадаар сартаагаа нээждэг бол би тэр өхөнд үлгээд явах. Одоо харж байна уу? Панчлайны биш те. Гол юм нь эндээ байгаа байхгүй юу? Зүгээр сая би ингээд хэний зөө юу? Даваадлогийн раунд 2-ыг ингээд бүтэн үзсэн шүү дээ. Тэнгуут Last X-с би сая баг 3 л панч сонслоо зөө юу. Тэгтэл надад аль хэдийнэ раунд 2 дээр Last X ялцсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тим хүчтэй яг онсон гой панчлайнуудыг Last X сая гаргасан болохоор тийг санагдаж байна. Энэ үртэл явхад бид барай л өрөх гараанал дижил харилж яваа пистам нэн чинь архинаас гарч магадгүй дараагийн жил. Гэтэ би чамайг архичин гэхгүй танхаа залуу балга өрөө чи яриаггүй чийл. Гэтэ энэ юу вэ? Танхаа өрөөл чи мөрөөдлийн харааны шил. Окей. Ногоод явахдаа чамтай таарснаа сонсоо тэмүүл энэ бас гараад ирэхгүй гэдэг имээс нүн. Энэстэй бүрүүхтэй баталж явахдаа чамаас том хар юм миний салтай дундаж байна гэхтэн ихнэр нь хамгийн хинээс хүн. Яа. Димигээ дахт хүүхдүүд дурдаас үгсүр чирлдэхий. Чи хэлтэй та нарын хин чин наа чи үгсийг төгсөрж гэрэлдэхий. Хачин лалруудад нүүрөхөөр өөдөөс бүх зүг цэрлдэхий. Та нар шиг байсан байранда байгаагүй үргэлж урагшилж байсан болохоор би тэрийг өксөх гэж нэрлэдэг. Окей. Nice. Би хичнээн магтаал дуртай ч чам шиг ерөөл зоглож үзээхгүй. Бас ихнэр нь эрүүл мэндтэй хайртай. Гэхдээ энэ пистата сууснаас хойш эрүүл хаалж үзээгүй. Эмэрхүү пистанаар 303 тэнцэж зооноос гардаг. Би чам шиг лалруудыг ялах болгондоо үзэн писта зоондоо 3 тэнцэж зооноос гардаг шүү. What the fuck? Юу вэ? Даваадлаа зоондоо 3 тэнцсэн юм уу? Тэгээ зооноос гарцсан юм уу? What the fuck? Нэрийгс юу? Тэгээ дээрэс нь Last X амар сайн сүүл холбогдог зөө юу. Тэгээ үгийн баялаг амар сайтай. Ойр сонсоогүй үгнүүдийг цаачин хилдэг. Тэгснэ punchline нь dark humorтэй тэгснэ амар сайн ондог. Ер нь бол Last X. Тэр нь бас амар сайн болгож байгаа. Тэгтээ яг нэг л тэнцсэн. Тэг зүгээр яг олигтой шахаагүй ч зүгээр ингээд сүулд үлдчихэд байдаг л гэсэн санаагаар хэлсэн юм байна те сая бол. Ядагч гэдэг бонус авдаг. Бас хизээч өөдлөхгүй хүргэж дардаж явна гэдгийг өөрийнхөө нэрний 7 гэдэг тооноос хардаг. Бас миний мэд хамгийн өөртөө хайртай писта эхнэрийнхээ дэргэд толон тараад боогосаадаг. Тарих гэдэг яраалгүй гүнээс утга төгс сундрах үгс спин орлогч амин сүс гिच юм. Рэп батлыг хараад явуулах гэсэн үү те? Тэгвэл би энэ ч M8 байна. Миний хараал эцэг цагаан бүксийг үүсгэж. Сая дуусаа 8 Mile үзсэн хүн байх юм бол сая дуусаа. Сая ингээд Last X ялчлаа өөй.
Last X раунд 1-ийг авчлаа. Ингээд раунд 2-ыг бүр ингээд битүү идчихлээ бүр. Хэрвээ раунд 3 гэж байдаг бол Last X раунд 3 дээр шалгасан чи ялчаад байна. Ойлгож гин үү? Сая бүр ямар амар шаачваа. Одоо болно штэ даваадлаа өөрийнхөө хараараа одоо зөндөөл өнгөрлөө штэ тий. Тэрийг нь сая одоо ахиж хизээч өөрийгөө нэга гэж шаахгүй болсон сая шаачлаа штэ Last X. Баалчтай баярлаа гэж чимээ гараа. Дараа битийн тэнд өөрийгөө хар гэж солиороод байгаараа гэд тэгээ шааж штэ. Юу нь бас юм аа. За одоо энэ дээр ингээд яриа байхгүй хэлгүй те. Угаасаа easy байна штэ. Нэг нь бас илүү хэцэн гэж юм бас ойрхон болчлоо. Гэхдээ би яг нэг ойрхон болчихсон бас юм аа. Нэг нь бас илүү хэцэн гэж юм. Гүйс сая Last X хангалттай илүүрхлээ штэ чад. Last X-а идэж уулаа штэ үгүй мүү? Би ингээд зөв өөрийнхөө бодлоо ингээд хэлэнгуут өө та нар чи ингээд тэрний ингээд бүксэнд олоод байгаа ингээд ойлгомдог гэж шагаад. Сая идэж уусан биз дээ Last X үгүй мүү? Даваатлагын мэдрэл муутай тэр баахан мал зал үхэр цохоод ундын шүү чамайг цохиулчаас унн гэдэг инэт юмнуудаа сая Last X сая идэж уугаа штэ. Тэ? Тэгээ юу эдгээр ингээ хоорондоо найзууд болсон хүмүүс байгаа шүү дээ тий. Байнгын цуг ингээл цаг хугацаа өнгөрөөгөө тэнгуут бас жоохон нэг тийм санаа зовох юмтай байж бас магадгүй л юм овчий гэдэг хүн. Болчлоо. Гэхдээ би яг нэг Last X за миний хувьд ч гэсэн энэ удаад Last X л чимээ гаргая. Last X амар сайн. Оса. Final руу гарч байгаа маань ой баалчтай баярлалаа. Даваадлаа маш их баярлалаа. За guys тэгээд өнөөдөр Monica-ийг ялсан хүн ийм хүн байвал болж шүү манайхаа. Monica-ийг ялсан хүн ийм хүн байвал болж байна. Last X аим шиж. Баг надад Last X баг аврагд гэж орж ирж байна да. Одоогоор л. бас баталтай энэ сайхан өдөр манай Чибрушка маань 18 нас хүрж батлаас төрсөн. Дөнгөж төржээ. Нас төржээ. За тэгээд түүнд зориулж бэлэн ирсэн байна. Лаан ялаа. Happy birthday to Чибрушка. Даа, Чибрушка төсөөлөв. Окей. Аяа. Тэс нэрээ чат болораа гэж. Аяа. Манай ерөнхий тэтгэгчээр 88 Films application ажиллаж байгаа. Хэрвээ татаг бол яг одоо татаараа улсын энэ оны сүүлийн дугаар зөвхөн 88 Films application дээр орох болно. За ингээд илүү зүтгэвгээр. За одоо ингээд хамгийн хатуу баатлуудын нэг болох гэж байна. Тэгээд бас хүсэж хүлээжсэн баг би бас одоо энийг үзэх гэж юм. Санаа thank you for a donation. Monica stream here. Finally гэхдээ манайхаа яана гэсэн шүү дээ. Нөгөө нэг үнэтэй сайтн дээр орно гэсэн шүү. Тэгэхээр Monica тэрийг стрим хийж үзнэ гэдэг худлаах 88 Films дээр орно гэсэн шүү. Тэгэхээр хэцүү баг. Яг Monica зүгээр rap to reaction хийхгүйгээр Monica өөр юм хийж болох баг. Тэгээс батл хийдэг хүмүүстэй цуух ч юм уу те. Манай ганцоо баруун талд ирж зогссон байна. За, сайн байцгаана уу? Ган болдог хөхтэй ганц зэрэг. Дээ, ганцаа гэдэг хүн чи зураг зурдаг байсан юм уу? Байна. Тэр 1992 онд төрсөн. Хараалын 39-ний 93 дугаар сургуулийг 10 онд. What the fuck энэ зураач гэдэг би мтээгүй юм биш үү? Ганц ориг тэлээтэй кул ахл гэж боддог байсан ч жоохон бахтай. Тэсэн чин дайм зураач байсан биш үү? Сууд 2014 онд соёлын гих сургуулийн 36 анги төгссөн. Тэгээд тэрнээс хойш чөлөө дуран бүтээл хийгээл явж байна. Цаашаа чөлөөсөн зургууд нь харъя да. Окей, ерөнхийдөө бол ингэж зурдаг юм байна. Иймэрхүү төрлийн зураг зурдаг юм байна. Alright. Дуран бүтээл хийгээл явж байна. Хоёрдугаар курс ахта 13 онд дэвтэмбэд орж ирсэн. Бүснээсээ боож өгнө гэж орилж үлээ. Тэгтээ чам дүүцэж тавилан байхгүй учраас чиний хөлх минийх ориг тэлээ. Тэгээд пантом дээр болдог багт нь очиж нэг үзчихэл хипхоп дугасаа дуртай байсан болохоор орё гэж бодвол эхний 5 дугаар дугаал дээр нь ороод тэрнээс хойш 5 6 7 8 дээр нь орж ирсэн.
8 дээр нь 2-9-2 батал гэж зохиогдоод тэрэн дээр нь одоо Брент таймд ороод тэр үедээ нэлээ баярлуулж исэн. Дэмбэ 6 дээр мовчийн гаргасан салаач модон доор хүмүүсийн даргийг шингэсэн байна. Та хоёр зөвлөө бит хоёрыг хөл хүртэл гутлан дотроо ингэсэн байна. Тэгээд Энэ үеийн бас ганцаа бол саяны энэ үеийн ганцаа бол манайхаа яг зүгээр надад бол амар кул хүн байсан. Ер нь бол бас нэг рэп Дэмбэ гэдэг юмны бас соруудынх нь надад тийм санагддаг байсан. Одоо рэп Дэмбэгс надад хамгийн гой санагддаг байсан хүмүүс хэм бол ганцаа бороо байна. 113 байна. Тэгээд дээрэс нь Snowgoons байна. Тэг өөр чи хэм байдаг лээ. Бомси байна. Бомси бас гоё. Хоёр зөвлөө бит хоёрыг хөл хүртэл гутлан дотроо ингэсэн байна. тэгээд тэрнээс хойш нэртэн бэ жоохон онлтын байдалтай болоод тэгээд хайцсан байж байгаа сүлд рэп дивжээ гэж хийх чараа гээд мега багаар санал тавиад орох уу гээд тэгэхээр нөгөөсөө дуртай юм чинь тэгэл шай гээл эхний дугаарт нь ороод одоо тулгаж байгаа Викторцтай хамт таарал Викторцыг хосч үлээ. Чамд унаад явж хөлөг байхгүй. Олон донших шүлэг байхгүй. Нийлэн явж бүлэг байхгүй. Тим дээр чимгүүл байхгүй. Season 1 дээр бол яг хөө тэгээд тэмүүлд тусуулаад цаашаа яваагууд. Баадлихээс өмнө мега над хэлсэн над хэлгүү дадагаа алаад. Ганцаа гараа зүг болгонтой өргөдөг яа гал. Тэгээд season 2 дээр болохоор хоёрын байдлаас шалтгаалаад өөрийнхөө өмнөөс рүүдийг баталтуулаад тэгээ хийсэн. Одоо season 3 дээр бол саад болох юм алга. Чемпион авахд надтай маргах юм байхгүй сте. Байхгүй штэ. Чемпион авахд маргах юм байхгүй. Манай аав жоо хийлээ зураач. Даа, уран гэр бүлээ. Тэгээд тийм болохоор би ч угаасаа зураг толтой гэж байгаа л. Тэгэл энэ үгээр явчих гэж бодлоо. Тэгээд төслөх холгийн сойсын төслөх холгийн дээд сургуулийн уран зургийн ангид ороод тэгээд төгсөнгүүтээ би чинь шууд зураг зураагийн бас тэр он чи би чинь нөгөө бас хаал хийх дуртай. Тэгээд төгсөнгүүтээ нэг жилмэл бас юу ч хийхгүй явж байгаад юу нэг гүн шингээ тогоочин курст сурч тогоочин 2 дугаар зэрэг аваад. Тэрнээс хойш хэсэг хаал хийж явсан. Тогооч хийж. Чамтал тэгж байгаа 18 одоо ахыг ингээ зурдгийг нь мэдсэн одоо энэ 31 мянган хүн байгаа шүү дээ. Энэ хүмүүсээс дор хаяж бараг нэг за 10 хүн бол энэ хүнээс зургийг худалдаж авъя гэж хэлнэгээ боддоо. Онд Япон яваад тэнд 3 жил байж байгаад. Гоё байгаа зү. Хийрэл. Тэгэл дундуур нь зураг зураалаа. Дэмбэдэл чинь болохоор юу эдүтэн лиг гэдэг байсан. Тэрнийг 6 7 хүнтэй юу. Тэгээд тэрийг нь амар оргил батлуулцдаг. Тэгээд бостууд нь ингээл нэг баг үг хэлэхгүй хасагдаж масагдал тиймэрхүү. Тэгээд Варапсина өрөөмөнд сайн хайлаа. Дэмбэгийн хэдэг нөлөөсөн гэж бодоод байгаа панчлайн сүүл холболт тэмдэл дээр. Тэгэл одоо season 3 дээр бол бүгд л чигдв шүү дээ. Нөгөө сайжирсан цаачин болихэд л утас цаас харахаа болцсон. Өөртөө ихтэй болцсон, delivery сайтай болцсон. Wordplay. Одоо тэр утас харна гэдэг бол үнэхээр unprofessional shit ээ. Наа тэрийг нэг гайгүй панч те юм битцсэн бол тэрийг чээж ажилтээ. Тэгэл болоо шүү дээ уг нь бол. Гаскал болохоор мэдээлэл технологийн төвлөгч гэдэг мэргэжлэр ажилладаг. Окей. Тэгэхээр багасаа л ер нь тийм хөгжимд бол дуртай хөлт байсан. Эхлээд болохоор рэп гэлтгүй ер нь бүх төрлийн хөгжим сонсох дуртай байсан. Break condom, what up break condom? Ямар гоё юм бэ гэж бодож ирсэн. Монгол рэп тийм бэ болж үзээл тэгэл. Ваа Монгол бас юм болт юм уу гэл. Эхлээд сонирхол бүх дугааруудыг үзэл өөрөө бас ингээл ганц юм хүн бичиж үзээл тэ ангийнхаа хүмүүсүүдийг шааллал. Сонирхол яг орой гэсэн бодлоо болохоо гэдэг байгаагүй. Sorry. Тэний хамгийн анхны батал болохоор одоо рэп тийм бэ ганцаах байсан. Викторцыг хинч барахгүй. Энэ бол бараг хууль байна да. Одоо ингэ батал туслаа гэртээ хараад уйл байна да. Season 3 дээр болохоор яг чихээ өрсөлдөө те хүчээ үзээгээд энэ бол шэпийн төлөө бол зарчсан байгаа гэх юм уу. Plastics болохоор ер нь season 3-ыг миний хувьд болохоор амар эхлэлийг нэмэр ширүүн тавьж өгсөн гэх юм уу. Окей. Дандаа хүнд өсөлтөсөд таарчсан. Тэгээд би угаасаа Plastic season 2 дээр бас анзаарсан байгаа шүү дээ. Тэгэл энэ залуу бол season 3 дээр нэлээд чанга орж ирэх байх таа гэд
бодчихсон чи яг пластикстэй таарсан байсан. Башнам би чанга тааталгад маргааш хамуудыг чи сонсохдоо оппозитийн гигэн цагаан Нэг 5 батл хийсэн байна энэ хугацаанд тэгээд сул өрсөлдөгч хийж байсангүй одоо пластикс байна, слип байна, хопстар байна. Тэгээд энэ байсан дат тэгээд тулаан болгуулаа тэгээд таарч байгаа тэгэл бас чанга өрсөлдөгч нэг. Бахиалсан дээр чанга байсан. Тэргийн зэрэгтэй суужгаад 90 болчихоо. За тэгээ баадлаас хэвбүүд үчиг гэдэг боогоор болоод жимсэг болчихоо. Сэтэл ах сонирхолтой хөлт зааж байсан. Хандаж нэг бэлтгэл бол харуулах юмтай байвал нь авал зүгээр л гэж боддог юм болохоор. Окей. Тэгээд зэрэг чадвар ингээд өөрч юм асаад байхгүй. Харин сизон дэх авах жоо ингээд нэг чад гэж байгаа гэдэг. Юу гэж хэлэх үү гэдэг. Тэр дээр гайтдаг яг юу гэж хэлхээ мэддэг бол бас орж явах чам тий. Тэгэхээр яг өөрийгөө харуулах татварч нэг юм болчих юм тий. Бичсэн юмтай байх хэрэгтэй. Харуулах юм гэж зүйлэл юм болох юм. За ингээд дотоод хэлсэн бүгд хамтдаа дотоод зэхнэр анд үсцгээе. За юу бүгд хэлэх гэсэн юм аа. Янз үед байгаа. За одоо баалтаж гэлээ. Ганзаа гэдэг байгаа. Дарарарарара гэдэг нь ир үсэг хэлж чадахгүйгээд тэгчлээ те. Тэснэ ганзаа гэдэг байгаа. За хөөрхөн гоё байна. Саний гоё байна. Ганзаа гэдэг байгаа. Надад хуухлуулах мэдсэрүүч яах гэж ирсэн. Чи орог толгой шир боллоо. Одоо камерлаа ороод энийг ирээ. Хулгай чиг боллоо. Миний ганзаагаас тусдаа групп чаттай. Яагаад гэж юм? Тусдаа групп чат ч юм. Энэ бүдүүн бандыг илэгдэхэд бондгор үзэн панч ойлгодог. Яа. Санийх амар шүү манайха. Санийх амар шүү. Санийх амар wordplay санийх. Энийг илэгдэх хүн зохих гэдэг чинь англиар панч гэсэн үг шүү дээ, тий? Тэнгууд энэ өөрөө панч ойлгодгүй. Гэхдээ илэгдэнгууд бондгор үзэнд панч ойлгодог гэж шүү дээ. Гоё. Панч голгодог залуу рэпер болвол аналт болно. Гэхдээ өнөөдөр тийм зүйл болохгүй. Энэ баатлын дараа чиний үзэг бал хоёр пенальт үлдэн. Юу вэ? Хизээ вэ? Надад чатмаа тэрэг шүү дөрөөсөө. Баатлын дараа чиний үзэг бал хоёр пенальт үлдэн. Гэхдээ өнөөдөр тийм зүйл болохгүй. Энэ баатлын дараа чиний үзэг бал хоёр пенальт үлдэн. Окей, бас гоё. Пенал гэ хоёр үг байгаа шүү дээ. Final тэгээ пенал гэдэг те. Тэр хоёрыг бас гоё ашигласан байна. Ганц олигтой баалахад ганц олигтой панч хэлдэггүй толгойтой шодоо би. Би өнөөдрийг чинь булаахаар ирсэн болохоор чи одоогүй. Төмөр тавихаар ирсэн болохоор галын хороо цацаажээ. Битоцыг өмнө нь ялсан гэдэг үг манай бороо гацаажээ. Тиймдээ тийм бардам зогсон цалин орсон бацаа шиг. Чи тэгж тасгацхгүй алим нуруунд массаж. Уг нь массаж хийхгүй тэрэн дээр нь сая юм бэлдсэн байсан юм шиг байна те. Тэгээс массаж хийчлээ те. Тэгсэн чинь чимэг болчлоо. Чад арга баг цаг болж байна. Чи түрийг машинаар зүүрлдвэл заараагүй. Чи өгшин бенз. Харин би бол Ferrari бистамин. Харин хүнээр зүүрлдвэл би мөнгө хүлэгч. Харин чи буудлын манаач өрөө авъя бистамин. Хүмүүс шалтгаантай болохоор намайг хэрдээ. Ната баалцсан хүмүүс амаа бэрдээ. Ихтас над дээр өстө амар юм бэлтэж байгаа гэлөө. Өстө чамаар яа дээ. Окей. Хасаа гоё амтаа. Йоо. Рэп төвчгээс муу бүхэн хотур байг. Чи одоо слипигийн тохоо шиг алга болно. Ихтос дөрөв үлдээ дараасаа хэлэх дуртай. Тиймээс одоо надад нохоо шиг шаалга болно. Яа. Шүүгийн дөрвөөс чамайг шүүрдэн. Түүнийг хумхын тоос гэдэг. Ихтос өөрийгөө 1 цаг секс хийдэг гэж ярьдаг. Гэхдээ 59 минут доотгоо босгодог. Яа. Энэ өнөөгөө ярьдаг залууг зооных нь үнсээ тавихгүй яасан. Чиний оронд байсан бол би чам шиг сүнсээ заахгүй байсан. Бат гэж байгаа чи устооч төмсөө тавихгүй яасан. Надтай үцгээ мэдсээр байж байгаа аз авчилдаг золби шараа өмсөө тавихгүй. Тэр надад чи мэдэж нөнөө шин. Season 1 дээр надад season 2 дээр Моника чадчихад уйлах гэдэг боо юм биз дээ. Өнөө мөн. Тэр онтож байгаа дуу бүтээл онтож байгаа охиныг цэрээхгүй шаадаг. Тэр онтож байгаа дуу бүтээл онтож байгаа охиныг цэрээхгүй шаадаг. Бас баг бүхсээ ухах талантай уучран хамаатынхын донд гэрээч байдаг. Ичиг жигчиг явцгүй үсэр хин нэг хараас нь новш.
Чи бол хэн нэгний доотхыг хөхөх нэгэн гөлөг одоо тэрэгтэй наадах араас нь унш. Санийх юу гэсэн үг вэ? Санийхыг яг нэрээсээ ойлгосонгүй шүү. Тэр тайлбарлаарай ухаантнуудаа. Хөхөх нэгэн гөлөг одоо тэрэгтэй наадах араас нь унш. Энэ юу гэсэн үг юм? Энэ юу гэсэн үг юм? Энийг тайлбарлаа би ойлгосонгүй. Хандаж хэлээ. Энэ баат болохоос комеди эсвэл боловцсон биш. Одоо тэрэгтэй наадах араас нь унш. Новш. Чи бол хэн нэгний доотхыг хөхөх нэгэн гөлөг одоо тэр Ядгаагүй байдаг шээс тий. Тэ наадах араас нь унш. Хандаж хэлээ. Энэ баат болохоос комеди эсвэл боловцсон биш шүү. Менежер лүч ярьсан уцаахгүй лээ. Цалингийн өгөхгүй бодолцсон биш шүү. Хар бистагийн хажууд нь хар хатанч байхгүй. Баруун гаранда дарваасаа болон бунд. Гэтэ зүгээр ахын чам 5 цэцэг өгье. Аг түмний хайдтай хүү ингээ хармаасан дунд умп. Окей. Ганцаа ах үнэхээр бэлдэж ирсэн байна. Амар бэлдэж ирсэн харагдчихээн. Цосоо зөөгөө панч. Бид дөрөгөө бацаанаас намайг асуусан ч дээ. Баатлын хаан гэж хивнэн. Чадахгүй гэж чипопи хаалгаа онгоцоолаа шагаад. Хаалга хаагч юм. Яа, амар шээ. Санийх амар гоё да. Чипопи хаалгаа характер, санийх харизма гоё. Хаагч юм. Хаалга хаагч юм. Ганцаалаа чимээ. Раунд 1 ганцаагүй. Пластиксэн илтгэр үсэр төвсөд энэ дээр баг чигтаа шахах нэ. Сайн намайг шараа өмсөд ирэхгүй гэсэн. Би дараагийн сизон дээр шараа чипошка дүгнөө. Чи дараа сизон дээр шартаа шахах нэ. Окей. Бас гоё. Одоо битээ давраараа бистамын би чамтаа сая баатлахад саяшаа гиснээс ганцаа саяхан нэг YouTube чанарлээсэн бэлээ. iShow Spirit. Тэгээ одоо ингээ Виктор нэг юм ингээд амар funny хөнгөн жокер ингээ хүмүүсийг инээлгээд байгаа байхгүй. Тэр нь амар хөвгчлээ. Викторын тэр нь. Энэ мармар гэсэн залуугүй яаж баатлахыг хармаар үсэн. Найз охтонд хүлхий дүгцэн ч алга болцсон бэлээ түүний салтаандах барбар байсан. Дүгцэн ч алга. Энэ мармар гэсэн залуугүй яаж баатлахыг хармаар үсэн. Найз охтонд хүлхий дүгцэн ч алга болцсон бэлээ түүний салтаандах барбар байсан. Аралтай яг ийм funny юм хийдэг байхгүй да Виктор ийм funny юм хийдэг. Тэр нь үзэхэд амар funny. Иймэрхүү панчлайныг би рифлевчээр тамхи боксчиг хэрэгэлдэг. Харин ганцоо бизнес хийдэг. Гулгай массажны газар эрхэлдэг. Окей. Ганцоо чихэн рэпийг харуулахаар энд иржээ. Дааш түүний баатлыг үзээд рэп твжээ. Дааш түүний ганцоо чихэн рэпийг харуулахаар энд иржээ. Дааш түүний баатлыг үзээд рэп твжээ. Хойлоо ичээ эсвэл чихэн рэп шит хийх үү? Чи тэгвэл миний хүнс болно. Эсвэл шатаад үнс болно. Би чамайг татж байгаа тамхишгэл уушгилсан. Ягаад гэвэл би гүнс орно. Окей. Хин ялрыг шийдээ. Алив төвчөөс биетэй. Миний үсдэг чийтэй. Гэхдээ хин ялрыг шийдээ. Гэвэл би хүнс болно. Эсвэл шатаад үнс болно. Энэ дээр чат гүн сортой бифэлж исэн хүн байгаа юу? Гүн сортой бифтэй хүн байгаа юу? Энэ дээр үнс болно гэчээд яагаад гэвэл чи гүн сорт ялагдсан рэперийн нэр за зүгээр KK гүн сорт ялагдсан гэж зөв бодчих зөө. Тэнгууд Хойлоо ичээ эсвэл чихэн рэп шит хийх үү? Чи тэгвэл миний хүнс болно. Эсвэл шатаад үнс болно. Шатаад үнс болно. Яагаад гэвэл чи KK би чамаа гүнс хорно. Энэ бол амар байгаа сте. Ингэсэн болохоо бүр амар шах байлаа. Би чамайг татж байгаа тамхишгэл уушгилсан. Ягаад гэвэл би гүнс орно. Хин ялрыг шийдээ. Алив төвчөөс биетэй. Миний үсдэг чийтэй. Гэхдээ уртаа гийтэй. Наад яах чинь? Эндээс гараач дуултуу. Яг үндэ чамайг тасраад унахад чинь түших ганц зүйл бол танаа гэрийн суултуур. Яа.
яа найзгүй хайргүй хүнгээ хэлсэн Чи бол зүгээр холцгүй барайл явцгүй яриа бөксний тариа. Чи чемп боллоо намайг үгсний дараа мөн нусны карант. Окей. За тэгээд эцэстэн гэж хэлэхэд бас л нэг биз та. Амар шааждаг үстэй. За одоо тийш хараад энийгээрээ камер үжидэг үстэй. Яа, Виктор зингээ өөр юм игээд байд юм ба. Энэ раунд дээр чамайг 5 таригтанд би пистагийн чи ээстэн. DS-ийг ирэхэд дэмжээгийн гацсан хэмжээнд дээшлэн. Хорон үгсийг бичээд амранга назгай бэлдээ чэйжлэн. Юм л баамор ичгэ шагаа мо хазгаа хэлтэй шээлч. Яа. Найзууд чи чамаас жоохон төлөөд тахын тийм амар үнэл танилтай юм уу чи? Яасан? Даралцыг гэсэн цус харалдаа юу? Маа чанартай юм уу чи? Яа. Ахи бас үлгөө те. Ахи зүгээр гоё. Умалцсан хошногон дээр нь ганцаа өнөдөр ориг тэлээгээл тоглоно. Чи эзэж тамаа гүйц төрүүлэхгүй. Учир нь би хідээрээ өнхрөн харин Виктас хідээрээ тоглоно. Тозыг амархан сэтгэл. Сайнийх гэдэг ямар фаны юм бэ? Чи эзэж тамаа гүйц төрүүлэхгүй. Учир нь би хідээрээ өнхрөн харин Виктас хідээрээ. Бөөрийнхий хилдээ ир үсэг хэлж чадахгүй учраас хилээрээ ингээ өнхөрн заяо. Тэнгоо Виктас хазгаа болохоро тоглоно. Тий хилээрээ доглоно. Тэгээд манай хүн төрүүлнэ гэж байна. Тозыг амархан сэтгэдэг цэвэрхэн хэлэхтэй л гэж шаацгаа гэдэг. Та нар бичгийн хайлт үтсэн юм уу? Өрөвтэй арцаа чи бидэг чинь яасан ахын дүү? Эцгийн хайлт утсан юм уу? Яа. Эмзэг сэдвийг ярьсан чинь шилний цаанаас чихэн хараа нээвстэйг мөргөж магадгүй. Гэтэ би чам шиг хаа нэгтэй шорон дээр хөрөөж байсан дөрвүү залаг өргөж авахгүй. Окей. Би чам шиг хаа нэгтэй шорон дээр хөрөөж байсан дөрвүү залаг өргөж авахгүй. Нэг ч алдсангүй, ир үсгээс нэг ч алдсангүй. Ир үсгийг нэг ч алдсангүй. Энэ хүн бөөрийнхийч биш юм байна штэ баг хэлнэ хичээвэл. Тэ сайн нөгөө нэг рарарараа гэж дуудуулаадсэн бити шаа гэж ш тэрнийх нь өдөөс. Тулсан мэдрэмж яг энэ тайзан дээр өнөөдөр үүсчихлээ. Дөнгөж цаа би Виктозыг хэдийн хэсэг болгоо хөрөөдөн зүсчихлээ. Хүмүүсийн муулаад ядаж тэр үнэндээ өөрөө өрөөсөн төмсгтэй. Дундаа саяны шиг хуцаад ялна гэж бодсон. Ямар мөрөөцөг хөлөг вэ? Йоо, надтай дахиад энэ тэл таарах юм бол адаг сүлдэн зүхтаж яваарай. Ласт ихсэ. Дараагийн шатан дээр намайг улаан ирс бас хадаг сүлдэн ухтаж аваарай. Окей. Ганцаар ялгаас хоёр энэ дээр ласт икс нэрээсээ хадаг сүү улаан хөвстэй ухтдаг өстэй тий. Чидэ чимээ гаргая. Энэ бол миний хувьд бол хоёр батлаад хоёулаа л ойлгомжтой болчлоо гэж бодож байна. Тийм байна. За миний хувьд бол маах зүйлгүй ганцаа ойлголаа. Миний хувьд ч ганцаа ойлголоо. Битаста баярлалаа шүмгийн дөрөв рүү бас энэ үрт маш сайн баатлыг үзүүлсэн. За тэгээд бүгдөө 9 сарын 27-нд Ганзоогийн эсрэг Lastix гэдэг баатлыг үзэх нь байна. 9 сарын 27-нд окей, Lastix versus Ганзоо. Окей. За тэгээд хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Энд ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үзэгчдэд баярлалаа. Апартамент салмаар баярлалаа. Мөнхөд баярлалаа. Хаан тийм бүх хүмүүстээ. Тэгээд бас тэндээс ийшээ ирсэн үзэгчдэд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. 14 хоногийн дараа уулзцаа. Окей. 14 хоногийн дараа 14 хоног бэлдэх юм байна. Хоёр финалист нь. Хүн тэгэл 12 сая төгрөгийн төлөө шааж ш тэгэл ялагчаа дараа нь юу гэж худлаа ярьж болно штэ манайхаа бэлэгт. Тэ хүн юу гэж тэгэл өөрийгөө тайлбарлах гал худлаа ярьж болно тэгэл мэдгүй. Энд дээр бол сая ганцаа ах бол үнэхээр л амар шаалаа. Би үнэхээр өмнө ингэж амар сэтгэл гаргаад ганцаа бороог ингэж амар ингээ бэлдсэн бүр ингээ панчлайнаар ингээ зодсон тим юмыг бол би үзээгүй юм байна. Ганцаа ах юм. Энэ хүн бол өөрөө сая үнэхээр семи файнал дээр амар хичээсэн харагдаж байна. Надад бол. Виктоз бол яхаа байдаг л Виктоз байна. Яг бүр семи файналын ингээ супер саяан болцсон. Виктоз бол биш байлаа. Энэ мармар гэсэн залууг би яаж башлахыг хармаар үлсэн.